хүндэт манай телевизийг үзэж байгаа үзэгч та бүхэнд энэ өдрийн амгалан айлтгая. Энэ өдрийн амьд гарах арга ухааны сургалт төлөвлөгтэй тактикийн утганы талаар ярина. Тактикийн утганы талаар ярихдаа Секо гэдэг Монголын дархан залуутай хамтарч хийж байна. Энэ тактикийн утга гэдэг маань яг юу юм бэ гэдэг талаар манай үзэгчдэд Секо дарханыг тайлбарлаж өгөөч. За тактикийн утга гэдэг бол ерөөхдөө одоо цэрэг армийн тусгай хүчний залуучуудын ерөөхдөө хэрэгэлдэг гол хэрэгслүүдийн нэг. Ерөөхдөө бол түүхийг аваад үзэх юм бол дээхэн үед дэлхийн 1-р дайны үед бол ерөөхдөө окопны дайн гэж байдаг байсан Тэр үед бол ерөөхдөө зэвсэг энэ хотоо бол маш чухал үүрэг гүйцэтгэжсэн. Окопонд ороод тулдах ч юм уу Тэгээд ерөөхдөө энэ зэвсгийн галт зэвсгийн хөгжил дэшигээ ингээд хөгжөөд ирэхээр ерөөхдөө хутганы гүйцэтгэх үүрэг нь багасаад ирсэн баг. Тэрийгээ дагаад ерөөхдөө бас нь хутганы одоо эрний хэмжээтэй ерөөхдөө ингээд богиносоод ирсэн. Ерөөхдөө бол одоо бол нэг тактикл хутганы голдуу нэг 12 см ч орчим юм уу ихтэй 5 инч гэж. 12-оос 15 см. Ерөөхдөө тэр бол их дундж хэмжээ. Зөвхөн Окопны дайн гэдгийн хувьд ярихад 1940 оны Финляндийн дайн гэж Финлянд Оросын дайн гэдэг. Тэрэнд утгаар бол маш их үүрэг гүйцэтгсэн. Тэр үед их. Финляндууд нөгөө өөрсдөө нөгөө Якут маягийн утгатай шүү дээ. Сонин. Тэр нь ер нь зүйлдээ ер нь тактикийн утга болсон. Тэрэндээ зориулж Оросууд NR40 гэдэг нэртэй тактикийн утга анх гаргаж ирсэн. Ер нь тэрнээс гаргаж ирсэн гэж ярьдаг юм бэл. Оросууд бол ер нь тэр бол нөгөө хийхэд амархан. Нөгөө нэг манайхны ярьдаг нөгөө лист төмрөөр хийчдэг. Тэгээд модоор хийчдэг. Тийм болохоор үн хямд хэрэглээ өндөртөө тийм утгаар анх хийж исэн гэж ярьдаг юм байна лээ. Зүгээр орчин үед бол манайхын тактикийн утгыг нэг юу гэдэг штэ. Ер нь амьд гар ил гэж бодож тутагтай явуудаг. Тэгээд цэрэг тусгай өвчний албан хаагчид бол яа харахгүй ажиллагаанд явж байгаа, үүрэг гүйцэтгэж байгаа, хээрээр явж байгаа, энэ хилчид байна, онцгой байдлын залуучууд байна. Нэгээс хоёр утгатай явдаг юм байна. Бараг тэр нөгөө манайхны ярьдаг нөгөө стандарт гэдэг шиг. Тэгэхээр энэ тактикийн утгыг манайхан миний уншснаар бол шүү дээ ийм юм байна лээ. Цэргийнхэн маань ерөөсөө өөртөө зориулж хийлгдэг юм байна. Өөртөө зориулж гарын хэмжээ. Секо нөгөө гарын томтой хүн болхэн баярын утгууд өөр болоо явчих واخгүй. Тэгээ уттай өндөртөө зориулж. Тэгээ нөгөө өөрөө яаж барьдгүү, яаж хэрэгддгүү гэдэгтээ бас зориулж утгыг хийлгдэг. Тэгээ нөгөө фермний олон утга гэдгээс илүү яг дарханд тактикийн утгуудыг голдуу захиалж хийлгдэг юм. Би бол энийг зөв гэж боддог шүү дээ. Хүн өөртөө зориулж юм хийх хэрэгтэй. Тэгээ ер нь эр хүн гэдэг чинь эдэлж барах нь хоёр морь нэг утгаыг барддаг гэж үг өгдөг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө хээр хөдөө явж байгаа хэр цэргийнхэн онцгойгийнхэн хилчт мөн заавал утгатай яв. Бүр заавалчгүй. Тэгээ боломжт бол эдийн засгийн болон бус боломжт байх юм бол өөртөө зориулж амьдралдаа нэг утга хийлгэж байгаараа гэж хэлмээ санагдаад ити. Зүгээр энэний нөгөө хөрөөтөө хөрөөгөө янз янзын хэлбэрүүд бий л дээ. Тэгэхээр энэ тэр нөгөө яс хөрөөтгөөс ихсүүлээд олон үйлдэлтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө ангийн өмнө хэрэглээний нөгөө бушкарафт тутахыг бодвол энэ чинь нөгөө түлхүү тулаанд голдуу зориулдаг болохоор нөгөө эрний хувьд нарийн байхаас ихсүүлээд бас нарийн байлээ. Ер нь их нарийн деталтай л да. Детал нь хүртэл одоо ингээд хоёр талтай эртэй байдаг ч юм уу. Эндээ бариулна ушаа орохгүй гэдэг ч юм уу. Тийм нарийн талтай байдаг юм байл. Тэгээ энэ манайхны нэг зарим нэг ойлгодгүй юм байдیں۔ Жишээ нь ингээд юу барьчаад тактикийн гербрийн утга барьчаад нөгөө манайхан ч одоо ярьдаг чинь ажиллагааны утга гэж нэрлэдэг чинь. Ажиллагааны утга тэрийг барьчихад мах итгэлээр болдгоо маа чигээ загнаад байдаг байхгүй. Тэр чинь тэрийг муу утга гэж. Энэ муу утга гэж зориултгүй. Энэ нөгөө магшуулж болдгоо ингээд мах огтлж болдгоо ингээд яриад байдаг байхгүй. Тэр чинь зориулт нь өөр юм бэл. Тэр энэ дээр бол биднес өөрсдөө энэ утга хийдэг болон биднес утганы талаар сонирхдаг улсуудыг танилцуулж өгмөр юм санагдсан. За энэ утгаас гадна энэ хийцнээс гадна бидний ойлголтоор бол
утгач ерөөсөө гэрн голно. Арьсан болон энэ чинь ямар материал гэдэг вэ? Kytex материалаар хийх нь нөгөө нэгдүгээр тутаханд хоёрдугаар нөгөө аюулгүй байдал талтай. Тийм ер нь хутга бол заавал хуйтай байх ёстой. Бүр заавалчгүй. Тэгээд энэ хутгыг чи манайхан ч нэг ингэдэг юм аа их хөвгтэй байдгийг. Аахан мах идчихэл так тостоноор хайчдаг. Тэгэхээр энэ нөгөө хутгын шин зэврэлт өнгө оролт энэ эрэнд бас нөлөөлдөг юм байл. Тийм ер нь. Би бол тэгж бодоод байгаа шүү. Тэгэхээр энэ хутганы арчилгаа гэдэг бас нарийн. Зүгээр хээр явж байгаа би нэг 7 жилийн өмнө хээр явж байгаа нэг хутга байгаад утгатай явж байгаад юм хөших гэсэн чинь болтгүй. Тэгээ энэ хөшөлтийн бодлого ч гэсэн техникийн ч гэсэн бас байдгийн байлээ шүү дээ. Энд утгандаа хийх зориулт нь. Ингээ нарийн ингээд юм дээр хөшчихлээр нөгөө нэг цагаан ангийн утгнууд тасгаа хураа явчихдаг. Ган өндөртэй. Хатуулагтай л гэсэн үг. Ган өндөртэй тасгаа хураа явчихдаг. Энэ утгач ингээд хотоогоод байгаад идэв юм бэл. Тэр үед яг нөгөө гангаа ингээ боловсруулад хатаасны дараа тодорхой хэмжээний градусд уяраж буцаагаад хатыг нь буулгах чинь гэсэн. Тэгэхээр нөгөө энэ уян хатан чанар нь нэмэгдэж байна гэсэн. Зөв. Заавалчгүй. Тэр учир байна тий. За би энэ нэг юм бас чамаар асууж байгаа. Энэ бариул ер нь ямар байх хэвээр байх нь илүү нөгөө хүн дэвтэйхэн байх хэвээр. Ер нь ингэж ярьдгийг. Хутга бол ерөөсөө яг ингээл хүн барихад хүний гарын үргэлжлэл мэдрэгдэх гэсэн тийм ямар нэгэн одоо жишээ нь энэ утганууд байна. Ингээ барихад ерөөхдөө яг юм гарт маш сайн сууж эхэлсэн. Тийм. Тэгээд ерөөхдөө бол хутганы байрвал гэдэг чинь одоо бас нэг гол хэсэг шүү дээ. Хутгач нь нэр болон иш гэсэл ийм хоёр хэсэг бүтэж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө бас янз бүрийн юмнууд байна л та. Энэ одоо макарта ч гэдэг юм уу сони Kytex гэдэг ийм материалууд чинь яг юугаараа ялгаа. Би нэг зарим материал ингээд бодсон ингээд даавар шиг юм байдаг шүү дээ тий. Тэр болохоор яг GR гэж байна. Тэр нь болохоор одоо энэ fiberglass гэж байдаг та тий. Тэрийг ерөөхдөө өндөр даралтаар шахаад ийм эпокси цавуутаа шахаад тэгээд ингээд бэхжүүлчихэнгүүт ийм одоо GR гэдэг материал гараад. Тэрийг одоо энэ дээр байгаа да. Тэгээд энийг ингээд хийгээд ирэхээр танд ийм нэг хэшиг юм тийм дөрвөлжин маарлын хэшиг гараад тийм энэ чинь нөгөө олон давхрахтаа шүү дээ. Тэгээд ингээд зүгүүрдээд ирэнгүүт яг ийм хэм юм даа. Энэ чинь юу байгаад идэг юм бэ л шүү дээ. Ингээд тос мостой гараар барихад халтарддаг. Тэгээд юмдээ шингэсэн юм шиг болоод байдаг. Тэр бас давуу тал гэж. Давуу тал. Тактик усанд бол давуу тал. Тэр гараас судахгүй. Тэр ийм юу байдаг юм бэ лээ. Финляндууд, Норвегиуд тактикийнхаа энэ хутгийг Америкийн зах зээлд гаргах гэсэн гинэ. Тэгээ Финлянд хутгач яг ийм юугүй штэ. Өөрийнх нь. Тэр чинь яг тэг уршаг үйлчлээд тэр чинь ийм одоо бас гол юу нь болохоор юм бод. Голоо нэг юм цэдгэр байдаг. Тэр чинь яг энэ гарын алганы ятгалтанд ингэж орж ийн гэсэн. Тэрэндээ л ерөөхдөө найдаж ийн гэсэн. Тэрнээс үл ямар ч юм тэг байхгүй. Тэгээд яасан бэ гэсэн чинь Америкийн зах зээлд гаргахын тулд ийм зөвхөн ийм тэг хуруугаа ингээл хийхэд уршаа гүөхэргүй тийм технологи гаргаж ирсэн гэж ярьдаг юм байна. Энэ бас эвгүй шүү. Ямар нэгэн хаврыг хадах юм уу, ямар нэгэн үйлдэл хийхэд уршаа ийм бариулдаг утгач ингээ гар зүчээд идэг шүү. Би ч нөгөө тулааны утгач байгаа сонирхдаг болохоор тэрийг бас анзаардгийг. Уршаа явж гин үгүй юу. Тийм болохоор одоо энэ юу багц хурууны гэх юм уу? Энэ бол ерөөхдөө яг тэр зориул. Хурууныхаа энэ чинь тэгвэл юу байх гэж юм байна гэсэн байхгүй ингээд. Тэгэхээр хутах уршаагаа гүл болохгүй гэсэн. Тэгэхээр нөгөө миний нөгөө ярьдаг зөв болох уу? Нөгөө өөртөө зориулж хийх шүү. Том биетэй гар жижигтэй зүйлс байх шүү дээ тий. Одоо жишээ нь үйлдвэрийн хутга бол ерөөхдөө нэг загвараар хийчихсэн байгаа. Тэгэхээр хүн болгон чинь зарим хүн том гартаа байна, зарим хүн жижиг гартаа байдаг тий. Тэгэхээр ерөөхдөө ийм кастом гар хийцээр хийх юм бол ирээд тухайнтэйгээ уулзаад тий. Ингээд би ийм том гартаа маа, надад нэг ийм томхон шиг өөжөөхөн бариултаа ч юм уу тий. Би ийм жижиг гартаа маа, надад ийм жоохон жижиг гартар ч юм уу. Тиймэрхүү даавал. Энэ тактикийн утгнуудыг ингээ ажиглаад хахад цэргийн болон ажиллагааны утгууд энэ эргэлтийн налуу байдаг юм билээ шүү дээ. Тэр нөгөө зүсэлтээс энэ болоод байна. Юунаас олж байна? Өөр энгийн одоо ангийн утгнууд их чинь ингээ шууд ингэсэн байдаг шүү дээ. Эргэлт нь ингээ үүсдэг. Тэр конекс эргэлт гэж байгаа л та. Энэ болохоор ийм хөнгөлт бол талгаатай байна шүү дээ. Тий яг би энийг болохоор ан болон аялал гэж хийсэн. Тэгэхээр ерөөхдөө нингэлэх маягтай ийм хөнгөлт талгаа хийсэн. Ерөөхдөө тактик утган дээр бол хавтаа талгаатай л байдаг. Плат. Тэгээд
хоёр дахь хэрэг гэж байгаа. Цэцэлтэнд нөлөөлөх үү? Юунд нөлөөлж байна? Яг бүх хот чанараас л гэсэн. Тийм нэрээ нөгөө одоо жишээ нь 90 алдах нь ямар вэ? 90 алдах бол гангаасаа төмрөөсөл болно. Тийм ерөөсөө гангаас. Би бол энийг өстө яг бодсон ингээд уршаагүйгээд хөдөө явж байгаад очиод нөгөө биднес чинь нэг ан хийж байгаа нэг хавирга гэдэг том юмтны яг тэгсэн чинь уршаагүйгээд гараа авчихсан байхгүй. Тэгэхээр тэр энэ бол бодмоор юм билээ. Тийм ер нь бол над чинь бүх юмыг нь бодолцсон байгаа гарт. Хотны төмөр энтрээс шалтгаалахаас гадна эн чинь юу байх хэрэгтэй биш үү? Гар твтэй байх хэрэгтэй. Тийм гар твтэй. Халдирдгүй байх хэрэгтэй. Тосдонд байхгүй байхын тулд нэгдүгээрт материал байна. Гарт гуулгадгүй бат бүх материал. Хоёрдугаарт энэ хийц байгаа. Хийц. Эргономик юм хийц. Одоо чи наадах чи сайн харах юм бол та ингээд харах юм бол ийм одоо колони шил гэдэг юм да. Тийм. Тэгэхээр над чи айгуу сайн төвжиж гин гэсэн үг байхгүй. Гарт. Зөв. Тэгээ над одоо бүхэл энэ деталь болгоно. Ингэж барьж болох юм байна. Ингэж барьж болох нь богиносгоч болох нь байж тань шүү, тий. Тэргээр тактик утга нь ялгаа. Тэр нь том утга үзүүлж. Одоо тактикийн утга ийм болцсон юм билээ. Ерөнхийдөө нөгөө хоёр дахь зэвсэг гэж явдаг. Энэ ч бүх хүнд юм байна, тий. Тий, наад ч бол 7 мм. Хоёр дахь зэвсэг гэж явдаг болохоор ерөнхийдөө богино болоод хутганаас гадна бас өөр хэрэглээтэй болцсон. Зэвсгийн чанартай. Универсалны болоод. Тийм, универсалны хэрэглээ болоод. Дээр үед болохоор зөвхөн зодтолдох, байлдах, тулдахтай байсан байж. Оросын нэг шулуу утгах чинь тийм биш. Хоёр дээр англи утгах нь чинь тийм шүү дээ, тий. Энэ болохоор хүнд байна ч нөгөө юугаар шинэ одоо мод таглах юм тэрээсээ илүү юм мод таглах юм бутлах энэ төрөл хэрэглэх нь шүү дээ. Энийгээр хэрэглэж болох нь байна. Энийгээр цохиж болох нь шүү, тийм ээ. Зөв. Энэ хар гэдэг учир нь юу вэ? Тактик хар ерөөхдөө хар байдаг юм байна. Тэр зориулт нь болохоор ерөөхдөө одоо шөнийн цагаар ч юм уу ямар харуулах ч юм уу тий. Шөнө утгаа чинь өдөр ч гэсэн утгаа авах шиг гэлзаад байдаг шүү дээ. Тэр л санаа. Тэр юу юм бэ? Тэрэн дээр би яг чамаа хэллээ. Хоёрдугаарт уучлаа. Хоёрдугаарт бас энэ гангаа хамгаалж байна. Карбон төрлийн ам чи ерөөхдөө энэ чийг аваад одоо зөвлөлттэй өнгөөр зөвлөхгүй гэж бараг байхгүй шүү дээ. Ер нь стейл биш бол ерөөхдөө карбон бол зөвлөлт нь. Тэгээд нэг ийм юм байдгийг байлээ. Гялцдаг утгнууд чинь нөгөө магшил нөгөө хэрэглээд ингэх чинь холоос харагддаг юм л. Их холоос харагддаг. Тэгэхээр нөгөө таниулах тэр юм байдаг юм байна та. Тэгээд энэ нөгөө зөвхөн би амд явж нөгөө хөдөө хээр явдаг юм сэтгэлгээ бодглохлоор чинь энэ таавал ийм оосх юмэр санагддаг шүү дээ. Утган. Тэрс ма тактик утган. Нэгдүгээр тийм ч нөгөө гартаа ингээ бугуундаа орох. Хоёрдугаар тийм ч нөгөө хэрэглчээд энэ тийм тавиад явах чинь утга харагдахгүй юм билээ шүү дээ. Хаягдсан тохиолдолд ийм тэрс ма айгу тод өнгөөр хийх хэрэгтэй тийм. Тод өнгөөр юм бол ороо хутга болоход амарлах гэсэн. Энэ утганы хувьд бол энэ Америкийн тусгай хүчний утгатай их төстэй загвар харагдчихжээ чинь бол тийм. Тийм ер нь бол энэ байдаг л загвар. Тийм тэгсэн мөртлөө эний чинь бас ингээд юу яадаг юм бэл. Оросын тусгайгийнхан бас яг ийм утга. Энэ чинь нөгөө юм сүхний оронд хэрэглэв. Тийм ерөөхдөө сүх заазуур тийм. Заазуурны оронд. Яг энэ хэлбэр. Энэ бол ингээд зүсдэг. Энэ бол энэ нарийн багч бас учиртай юм байлээ. Наа ч юм болохоор ерөөхдөө утганы үзүүрийн нэвтрэх чанарыг л мэдүүлж байна. Хоёр талаас нь нэвтрэх ийм дүн зузаан утгач ерөөхдөө тулааны үе ч юм уу хүний одоо нэвтрэх чадвар жоохон багсан шүү дээ. Тэгэнгүүт ингээд хоёр талаас нь ингэлчэнгүүт. Зөв. Энийг бол би ерөөсөө мах цусандаа шингэтэл ойлгосон хүн байна. Энэ гарт тийм тээг заавал байх хэрэгтэй юм шүү гэдэг. Тийм байл. Зөв. Тэгээд энэ бас нэг сонирхолтой чинь Секо дархан чинь хийсэн бүтээгдэхүүн хятад үйлдвэрлэгдээд брэнд болоод энэ даа шүү дээ. Энэ галтгооны утга. Галтгооны утга. Энийг болохоор нөгөө сони тий co-branding гэж ярьдаг. Энэ чинь бас би үйлдвэрээр нь урагшаа очиж уулзаад ингээд өөрийнхөө саналыг хэлээд гангийнхаа юу гэж. Яхааргүй яг тийм байна. Энэ хоёрын талгаа тэр өөр шүү тий. Яг тэр энэ одоо галтгооны утгач айгүйх материал ордог. Гар одоо чи энэ заазуур тий. Энийг чи ингээд яг би өөрөө ингээд Америкээс ч юм уу лист юм ингээд бэлтжээ захиад ирэхээр айгүй үнэлгээ өндөр болчих шүү дээ. Үнэлгээ өндөр болчих. Тийм байна. Тэгэнгүүт манайхаа хүмүүс чинь ерөөхдөө үнэтэй байна гэдэг. Тэр талаас нь бас бодолцоод олон хүмүүст хүрэх талаасаа бодолцоод урд кобринг хийлгээд таа. Нэг үнэлгээнээс ярихад би нэг эн чинь юу гэдэг вэ? Нэг бүтэн пул ямар юм? Пул танк гэдэг чинь энэ утга чинь
тактик утас ерөөсө бүтэн байх хэрэгтэй. Энэ зөвхөн энэ лүг орох биш юм байна. Тийм болж өгөл бүтэн байх. Бүтэн байх хэрэгтэй. Тийм чинь өөрөө ард нь хүртэл улааны зэвсэг болох нь шүү дээ. Хэрвээ пул танк биш болвол заавал ингэж нефт гаргаад одоо энэ жишээ нь ингээд ард нь бооцсон боо. Тийм байна. Тийм. Ингэж нефт гаргаж иж заавал ингэж ард нь бох хэрэгтэй. Зөв. Ихэд бүх уд чанараасаа тэгжээж бүх болох нь шүү дээ. Одоо хөдөө хэрийн нөхцөлд баг тэр бас даанал гэсэн л. Өчир сонцсон байх гэж болно. Зөв. Их сонирхолтой байна. Тэгэхээр өнөөдөр манай үзэгчид сонирхолтой сэдвээр сонирхолтой мэдээлэл өгч байгаад их баярлалаа. Энэ дээр бас нэг энэ бэлтгэж энэ материалын талаар бас нэг ярьж өгөөч. Та дархан өнөөдөр энэ GRO гэж материал. За. Тий, одоо нөгөө та бүхэн түрүүний ярьсан. Fiberglass-ыг шахах. Энэ бус нөгөө одоо миний нөгөө уламжлалт ойлгосон мод ч гэдэг юм мод, хар мод юу гэдэг тэрнээс юугаар энэ хамгийн гол нь бат бөх байна. Одоо жишээ нь байгалийн натурал материал чинь чигсэл зүрхнээс ч юм уу агшилт тэлэлт өгдөг хагарах тийм юмд гардаг. Энэ бол хизээж хагарахгүй. Яг энэ одоо хүнд хэрэглээний үед бол маш зөгцсөн материал. Тэгээд энэ цохилж мохид бол зүгээр. Тийм цохилж мохилтанд бол аюулсан. Цохилж дөрвөлт. Тэр нь голохгүй тийм. Зөв. Энэ болохоор ерөөхдөө одоо яг хутга хэрхэн бүтдэг вэ гэсэн ерөөхдөө хийж байгаа. Хийцэн үзүүлэн байна шүү дээ тийм ээ. Одоо энэ яавал одоо нөгөө пул танк шүү дээ тийм. Ингээ хоёр талаас нь хавчаад ингэх нь шүү дээ. Энд чинь ингэж харуулъя. Уучлаарай. Ингэж харуулъя. Ингэх нь шүү дээ тийм. Ингэж харуулах нь шүү дээ. Пул гэдэг чинь ер нь ингэж орцсон хэл. Тийм. Пул ингэ дандаа нөхтэй байх нь бас юм юу шүү. Чи ерөөхдөө бүхнээс нь жин хөнгөлж байна. Утганы одоо баланс тэнцвүүлнэ гэх тийм. Хит хойдолтой юм масс ихтэй байх юм бол жоохон утганы баланс хойшилждаг байхгүй. Тэгэхээр хүний гарч жоохон тийм хүнд мэдрэмжтэй. Хүнд болоо явчих нь шүү дээ. Ер нь хутаг за цэрсмэ тактик утга хүнд байх хэвээр юу хөнгөн байх хэвээр гар твтэй гэхээсээ гадна хөнгөн жин. Ер нь бол юу яана. Одоо том хутаг бол мэдээж тэрийгээ дагаад зузаан гантаа болно. Тэрийгээ дагаад хүнд болно шүү дээ. Хамгийн гол за жин бол их чухал биш. Тийм үү. Хамгийн гол нь баланс. Тэр биш би нөгөө хэрэглэн гэж бодоод байна шүү дээ. Нэг хүн тутга нэг хүндрэлтэй юм бид нөгөө бүсэндээ зүгэж юм энэ тэндээ барай явахлаар ингээ гараад идэг юм тал байдаг юм байл. Сүх шиг. Тэгэл ер нь бол альва хутаг бол тэ юун зориулж байгаа, хаана явж байгаа тий. Тэрнээс харуулдаг. За өнөөдөр манай үзэгчдэд их сайхан зөв мэдээлэл өгсөн Секод орхонд их баярлалаа. Таны урлан бүтээх ажилд нь маш их хэмжилт хүсье. Дараагийн бүтээлүүд нь ариун байх болтугай. Манай залуучууд хутаг сонирхогч нар маань манай орон нутгийн иргэд яг ийм сайхан хутгыг өөртөө зориулж хийлгэж болох юм байна шүү гэдгийг бас мэдэж авлаа шүү дээ. Бид нар чинь би бол ерөөсөө хуучин бас мэддгүү байхдаа ерөөсөө нөгөө үйлдвэрийн хутгууд аваад байдаг байсан шүү дээ. Тэрнээс нь учир талууд олон байсан байна. Одоо бол ерөнхий онлын мэдлэг болттой болчлоо. Мэдлэгтэй болно ч би мэдээлэлтэй болчлоо. Мэдээлэлтэй болно ч би мэдлэгээ болно баяжуулж яах гэсэн үг шүү дээ. За энэ тактикийн сүх юм биш үү энэ чинь тий? Сүх тактикийн сүх юм биш үү? Тийм тактикийн бол тийм байна. Энэ чинь өөрөө зэвсэг болчих юм байна шүү дээ энэ чинь. Зөв. Энэ би нэг юм ажиглаж ирсэн байна. Энд нэг тэр миний ажигласан мэдсэн мэдээллийг бол энэ байна. Бүрээ цохнууч нэг талдаа талгаатай гэдэг юм. Юу эргэлгээтэй гэдэг юм байна. Тэр чинь нөгөө зүсэж барих холцоо ярих гэсэн бол нөгөө цас ярах тэгэл янз янзын юм маш илүү нөгөө ийм бүтэн эргэлгээтэй сөхөөдөөс илүү хамаагүй ажиллагаа гар твтэй байдаг гэсэн. Энэ тийм юм байна. Тэр ер нь тактикийн хутгнаас гадна энэ сүхч гэсэн байх хэрэгтэй гэдэг. Тэгээ ер нь бол тактикийн сүх бүлгийн дунд нэг ч юм те хүнийг чи ерөөсөө тэр тусгай ажиллагааны юунуудаас харж яхад хүн болгон юм сүхтэй явдаг. 10 бүгд юм сүхтэй явдаг юм. Тэр нөгөө хэмжээ том жижиг янз энэ ч бас тийм хүнд биш юм байна шүү дээ. Манай нөгөө ууч нэг орс сүхийн тэр ажууд бол айгүй метрийн зузаантайгаа ангаар. Тэгээ пул танк яг ингээ бүтэн хийцээр нь өөрөөс нь гаргаад хийцэн. Тэгээ наа чинь бас нэлээдэн зориулт юм те. Энийг тайлбарлаач. Энийг би бүр юу лээ гэж сонирхоод. Одоо пул танк гэхээр ингээд явчихчих. Зөв тэгж нэг зөв. Энэ яг загвар нь бол яг би илүү өөрөөр хэлсэн. Тэгээд ингээд барихад ерөөхдөө яг бүтэн сүхний ажиллагаа те. Жохон ингэхэд
одоо юу ч хотох ч юм уу юм зорх. Ингээд энэ чинь бүр мах хотлохоор биш. тий ер нь бол ингээд яхад баг мах зах хэрийн нөхцөлд бол чинь тий. Тэгээд ингээд босчих нь баг хотхны зорилттой болчих. Тэгээд арталтаа ийм хэрийн нөхцөлд бас төмөр хадаас суулгах. Энэ сүх ер нь хөдөө явахд аюу хэрэг болт юм аа. Эндээс өөрхөн пи онголох. Тийм ээ. Энэ чинь бүгд онголохоос гадна үйл зорилгууд нь бас их олон юм байдаг юм. Тийм ер нь бол янз бүрийн юм хийхээс гадна хөшгөд хүртэл хэрэг болт юм л шүү дээ. Аяллаа нөхцөлд бол. За тэгээд тактикл. Тактикийн зорилттой ийм сүхнүүд нэг их давуу тал нь хөнгөн хэрэглэхэд ихтэй байт юм байна. Би тэгж ойлголоо шүү дээ. Тэгэхээр манай үзэгчд бол энэ талаараа тайлбарлаж сүхний талаар бас тайлбарлаж өгсөн баярлалаа. Хаагуур миний мэддэг уламжлалт нөгөө модын шидэ орц сүхнүүд бол зарим талдаа шаа хүнд байдаг. Зарим тэр бол тактикийн нөхцөл биш хэрэг тохихгүй нэгдүгээр тохихгүй хоёрдугаар юу юм бэ? Хэрэглэх жоохон эвгүй байт юм. Тактикийн сүх маань ер нь олон үйлдэл. Би энэ сүх үзсэн чинь гадаад явж байгаа үзсэн чинь хүнтэй юм билээ сүх чинь. Харьцангуй. Тий, ерөөхдөө одоо ийм сүх ингээд авчихын тулд ийм том лист загч. Тийм байл. Тэгээд тэндээс нэг хоёр ч юм уу сүх гарчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө эн чинь хийхээ тийм өөр өөр. Тэгээд дээрэс нь Америкээс ингээд захихаар чинь нөгөө дан төмрүүд чи айгүй өндөр. Тэрийн зардалтай болчиход байгаа. Тэрнээсээ болж байна тийм. Би гадаад явж байхад нэг тийм харсан юм аа. Ямар үнэтэй юм бэ гэж харж ирсэн. За их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань өргөжчихсэн Секо дархандаа их баярлалаа. Манай 511 брендийн албасаар оруулж ирдэг Brother Merchants компани гарын бэлгийг танд өгье. За баярлалаа. За энэ Мазала шопын гарын бэлгийг бас танд өгье. За баярлалаа. Тэгээд таны урдан бүтээх ажил чинь улам их амжилт хүсье. Олон сайхан бүтээл хийгэр. Би энэ утгыг чинь нөгөө хүүтэн зэвсгийн тэрхээс илүү бүтээл гэж боддог. Энэ чинь бүтээл шүү дээ. Яг зураг дурж байгаа баримл барьж байгаа бүтээл. Анх жоохон хүүтэн зэвсэг хийдэг гэдэг нэг жоохон тийм. Тэгээд манайхны хуучин ойлголт биш тийм биш. Одоо бол тэгэхээр энэ чинь бүтээл байхгүй юу? Энэ чинь үлдэн үр хүүхдэд уламжлалт үлдээ. Тэгээ ийм сайхан бүтээл хийж байгаа танд их баярлалаа. Дараагийнх нь ажилд амжилт хүсье. Баярлалаа. Болж олцсон танд баярлалаа.